бөөм мөргөлтөө ер нь холбоотой байдгүй. Бөөм мөргөл шиг байдгүй. Туйлч нар маань одоо яг яадаг. Би бол сонсож байхдаа бол туйл айлахтаа эхлээд хөргөлөө өгөө тийм ээ. Өргөөд онгод тэнгэрүүдэд дуудаад за энэ үйл зан үлийг бол нашир өргөх гэж зан үйл гэдэг гэж сонсож байсан. Ингэсний дараа бол туйл айлдаг гэж сонсож байлаа. Тэгээд энэ ерөөсөө энэ бөөм мөргөлтөө ер нь холбоотой байдгүй. Бөөм мөргөл шиг байдгүй. Би энэ талаар бас танаас асууя. Бөөнөр бол харийн тэнгэр, цагааны тэнгэр гэдэг одоо баруун зүүнний нөгөө нэг тоотоо тэнгэрүүдээрээ ч бас ярьдаг. Ингэж хайлдаг бол Монгол туульчд бол их хвчлэн одоо бид урд үеийн Ахмад том туульчдаас энийг зөндөө сонсч байсан өөрсдөө ч одоо бас амьдрал дээр тэрийг үзэж хараад хэрэгжүүлээ явж байгаа. Ер нь цагаан тэнгэрээр л энэ туйлын онгод хол өгддөг гэж үздэг. Энийг цаашаа задлаад ярих юм бол бас их олон зүйлийг ярих болно. За мэдээж туйл хайлахын өмнө тэр сайхан орчныг үрдүүлэхийн тулд яг уламжлаар нь явж байгаа улсууд эхлээд нашир тахилга туйлтай холбоотой тэр туйлсын одоо олон сайхан тэнгэрүүд хөвчтайгын ан амттын эзтийг дуутах одоо тэр бүхэл юма ёс жайгаар нь нарийн сайхан сэтгэлээсээ хийжээж тэр туйл тухайн айлж байгаа урж авч ирсэн одоо байгууллага хамт олон гэр бүлд их сайнаар үйлчилдэг гэж үздэг. Тэгээ ялангуяа одоо энэ манай монголчууд тэр дундаа баруун монголчуудын тэр туйл хайлах одоо энэ уламжил бол их том дэгж аягтай. Туйлчийн товшурыг 3 өдрийн өмнө одоо заалж авчираад тэгээд туйлч тэр тухайн айл яг юун зориулж хайлж байгаа. Тэнд нь зориулсан нөгөө бид нар чинь туйлсын сонголттой байна гэдэг нь бас сайх. Өөрөөр хэлбэл туйлсын сонголттой байх юмыг туйлчил үрдүүлж байгаа. Ягаад гэвэл олон туйл мэддэггүй туйлч бол нэг туйлаа юм уу 3 туйл дотроо л одоо эргэлдээл тэрийгээ бүх юмд хэрэглээ явна гэсэн үг. Тэгэхээр олон туйл мэддэг тэр төвшөнд хөрсний дараа яадаг вэ гэхээр энэ газар ийм зан үйл ийм юмд л одоо энэ туйлсыг хайлуулж байгаа юм байна гэдгээ маш сайн мэдэрч урдаас тэрэнд нь тохирсон одоо бэлтгэл идэ шүүснээс өксүүлээд юм бэлдүүлээ тэгээд бид ингэж зориулт өгч хайлдаг.